Тарийг улсын хурлын сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэдэг. Таныг одоо улсын хурлын гишүүнээс нэгүүлэн татах ёстой гэж үзээд байгаа. Яагаад тухайн үед нь буцаагаагүй? Дэлгэрэнгүй бас хариулъя. Тэгэхээр 6 сарын 6-нд энэ компаниас над руу 30 сая төгрөгийн хандив шилжүүлсэн маш таарсан. 6 сарын 7-нд мэдээллийг өөрчилсөн байсан. Одоо энэ 30 сая төгрөгийг би ёс зүйн хувьд буцаасан байна. Хизээ буцаасан гэсэн үг үү? Одоо би энийг энэ жил буцаасан. Тухайн аудит хийсэн компани бол одоо буруутгагдаж үлдэн гэсэн үг. Улс төрийн одоо ом их байдгаа гэдгийг юм мэдээгүй. Одоо зохион байгуулалтаагаар хийсэн байж болцсошгүй гэж хардж байгаа бол хэн хийсэн гэж бодож байна? Бодож байгаа, хардж байгаа хүмүүс сонирхлын бүлэглэлүүд байна. MCS-ийн хамаарал бүхий Energy Resource олон компаниудаас 100 гаруй сая төгрөгийн хандив авсан байна. Эндвтаа юу хийж өгөх вэ? Ямар компани MCS-тэй холбоотой гэдэг би ямар одоо улсын бүртгэл биш үү? Яаж тэрийг мэдэх вэ? Тооноор орж ирснээ хүлээн зөвшөөрдөг штэ. Би тооноор орж ирсэн ингээд хог түгээд энэ юм асуудлуудтай тэмцэнэ гэсэн. Энэ хогнуудтай тэмцэж чадсан уу? Одоо намайг хамгийн их нөгөө харлуулах гэж ярьдаг ямар хулгай хийсэн биш. Тооноор орсон гэдэг зүйлийг ярьж байгаа. Ховд аймгийн иргэдээс оноо авахгүй халдсан бүрэгдээ төслийг эсэргүүцээд байдаг юм. Энийг би асуусанд баярлалаа. 30 гишүүд нийлээд гарын үсэг цуглуулад байсан л та. Өөртөө сайд болох гэж шантаажлаад байна уу? Тэр зарчим тодорхой байгаасаа. Та хүүхэдтэй юу?